Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр энэ удаад Нагинсдийн ГГ Ботын 2 дугаар Ботоос төгс бүлгийн зүрхэн сутар буюу ширнэ. Өгөөлшгүй, төсөөлшгүй төгс чандын бэлэг, үүсэхгүй, эвдрэхгүй огторгой мөн чанарт өөрөө өөрийгөө таних бэлгийн утга өнгөрсөн одоо ирээдүйд гэгэрэгч бүхний их танаа мөргөё. Бибер инхүү сонсох нэгэн цагт ялж төгснөгдсөн Бурхан багш Ражагири хотын тас шуван уулнаа дээд сахилтан бод сэтгэлтэн шав нарын хамт заларч байлаа. Бурхан багш энэ үед гүн гэгээ хэмэх номын бясалгалд оршив. Тэр цагт их бодсодва Ариабал төгс бэлгийн гүн замналаар 5 цогцын мөн чанар хоосон болохыг илт толдов. Бурхан багшийн адислаар эрхэм Шарибудра их бодсодва Ариабалаас инхүү асуулаа. Төгс бэлгийн гүн мөрөөр явахыг хүсэгч буюу ерөөлт язгуурт хөвгүүд охид хэрхэн суралцах вэ? Ингэж асуухад бодсодва Ариабал эрхэм Шарибудрад өгүүлсэн. Шарибудра төгс бэлгийн гүн мөрөөр явахыг хүсэгч хувь ерөөлт хөвгүүд охид ийм үзэгдэн 5 цогцын мөн чанар хоосон болохыг дахин ажигласугай. Дүрс бол хоосон бол дүрс. Дүрсээс ангид хоосон үгүй, хоосноос ангид дүрс үгүй. Түүнчлэн сэрэл, бодол, үйлдэл, сэтгэл цөм хоосон чанартай. Шарибудра тэр мэдчлэн юм бүгд бэлэг чанаргүй, хоосон бөгөөд үүсгэж үгүй, устгах үгүй, хэртэгч үгүй, цэвэршигч үгүй, дундрах үгүй, дүүрэх үгүй. Шарибудра тийм учраас хоосон чанарын агаарт дүрс үгүй, сэрэл үгүй, бодол үгүй, үйлдэл үгүй, сэтгэл үгүй, нүд үгүй, чих үгүй, хамар үгүй, хэл үгүй, бие үгүй, ухаан үгүй, дүрс үгүй, дуу үгүй, үнэр үгүй, амт үгүй, хүртгүн үгүй, тусагдхун үгүй болоо. Нүдний орноос эхлээд сэтгэлийн орон, сэтгэлийг тийм мэдэх орон хүртэл бүгд үгүй, мунхаг үгүй, мунхаас ангижрах нь үгүй, үүнээс эхлээд өтлөх, үхэх үгүй, өтлөх үхэхээс ангижрах нь хүртэл цөм үгүй, түүнчлэн зовлон үгүй, зовлонгийн шалтгаан үгүй, зовлонг хорсон нь ч үгүй, хорих зам нь ч үгүй, бэлэг үгийн учир түүнийг алдах ба олохын тохиол аль нь ч үгүй. Шарибудра энэ мэдчлэн бод сэтгэлтэн юу ч олохгүй тул бэлгийн чандад шүтэн оршвоос сэтгэлд түүтгэр үгүй бөгөөд айдас үгүй болно. Тэрээр хуурамч тусгалын ертөнцөөс салж төгс амгалан төрнө. 3 цагийн бүх гэгэрэгсэд энэ гүн чандын бэлэгт шүтэж үнэмлэхгүй бод хутагдор нойрноос сэрдэг. Тийм учраас чанд төрөх тарин, үлэмж ухааны тарин, дээдийн дээд тарин, тэнцэшгүй лүгөө тэнцэх тарин, зовлон бүхнийг амьрлуулагч тарин, хуурмаггүй үнэн хэмээн ухаарваас зохих төгс бэлгийн тарныг өгүүлье. Дадьята гада бара гада барасам гада бодисуха. Шарибудра гэгэрхийг хүсэгчид гүн чандын бэлэгт инхүү суралцагтун. Энэ үед Бурхан багш бясалгалаа өндөрлөөд их бодсодва Ариабалыг саашав. Зүйтэй хувь ерөөлт хүмүн ээ, тэр түүнчлэн болоо. Тэр түүнчлэн гэдгийн учир нь чиний хэлсэн дагуу төгс бэлгийн гүн мөрөөр явбал бурхад түүнчлэн эргэсэд даган баясах болно. Бурхан багшийг инхүү айлтгад эрхэм Шарибудра их бодсодва Ариабал болоод хамаг шав тэнгэр хүмүүн асар гандирсын ертөнцид даяар баясч Бурхан багшийн сургаалыг бишрэн магтваа.